шийдний хулгайгээд зөндөө зүйл болсон тийм ээ, та бүхэн мэдээлэл авч байгаа. За өнөөдрөөс ахуулаад зарим нэг хоригдсон хүмүүс очиргүй хүний эрхийн комиссэд дээр хандсан байлаа. Ер нь яг авилгачид баригдаад эхлэхээр л учир зүггүй хүний эрхийн мэдрэмжтэй болдог. Хүний эрхийг тэгтлээ хүндэлдэг байсан юм бол яагаад авилгал хийв гэдэг асуудал үүсэж байна. Харин авилгал өөрөө хүний эрхийн хамгийн том зөрчил. Авилгачид бидний сургууль цэцэрлэгийг хулгайлдаг. Авилгачид бидний замыг чанаргүй болгодог. Авилгачид төсөвт орох байсан мөнгийг хувьдаа ашигладаг. Тийм учраас хүний эрхийн хамгийн том зөрчил бол авилгал өөрөө юм. Тийм учраас энэ асуудалтай холбоотой олон асуудлууд дээр засгийн газар ил болгосоор байна. Зарим асуудлууд дээр иргэд маань талбай дээр цуглаж бухимдсан. Зарим асуудлууд дээр олон зүйлүүд болж байгаа. Гэхдээ энэ дээр манай иргэд маань голыг нь барьж бас гол мэдээллүүд дээр хамт байгаа гэдэгт бол би итгэл төгс байдаг.